бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн давгаас басан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоол болтол хов зугаа ураатай шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 13-ны мегмар гарагийн дугаар шудархад бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хос бөөрний ховоржоор нефрис за мөн жигүүр гарант группийг хэрэгжүүлж буй ээлж төсөл болох New Life Garden хамтран ажиллаж байна. Баярлалаа хоёр хамтрааштай. Баярлалаа. Тэгээ энэ микрофоноо наашлуулсан байсан ч хүмүүсийн чихнэр нэлээд чанга ирчихгүй. Ямар ч дэжгүй юу? За бэлцоохоноод орой мэндийг хүргэе. Бүтэн орой мэндэ. За энэ нэвтрүүлэг маань ямар нэвтрүүлэг вэ гэхээр одоо алдартай тухай ярьдаг нэвтрүүлэг байгаа. 2 дахь жилдээ хүрж байгаа. Тэгэхээр өнөөдөр алдартай тухай ярих нэ. За амиг ямар алдартай ярих чинь. За би өнөөдөр нэгэн сонирхолтой залууг хүрэхээр бэлдсэн үсчнээс одоо амьдралынхаа гараа эхлээд Холливуудын од уссан Хенри Голдинг гэж залууг танилцуулах гэж байгаа. Бид нар ямар киногоор сайн мэдх юм бэ гэхээр Галзуу баян Азуудаар мэдчихээн. Лас мэдэн штэ. Мэдчих байна. Их мэдчихлээ олон киногоор мэднэ. Гоё яах байсан штэ. Бэга. Гүг яах зүгээр. Тэрээр одоо байгаа шүү миний. Үгүй би ямар хурж авч хадж идэж болгош зүгээр л миний хувьд нөгөө холын хүн болохоор гоё хүн байсан шүү л. Тэрээр одоо ч гэсэн байгаа шүү. Тийм. Сайхан. Би чааш нь харуулж юу явж ярьж ирсэн шүү. Сайх байсан шүү ч гэсэн үг. Энэ ихсэн ахаа гэж. Та одоо намайг юм сандрагч мандрагмаар ах нарыг оруулж ирмээр байна. Чи яад амар сандраа. Тийм. Би сандарч яаж байгаа саяхан YouTube дээр санал болгодоо цаанаас нэг юм шалдан булчин харуулсан бичлэг үзсэн байсан гэдэг. Айгу мэдгийж. Айгу ойр дотн санагдтiin байна. Тийм байна. Энэ хин минийх гэдэг нэ. Зүгээр гараа гэж. Болок гэж. За банд. За өнөөдөр танилцуулах алдартай маань Хонконгийн алдарч жүжигч. Энэ жихвчээ нөгөө түрүү нэг тал гарахгүй байхаар сольсон чи одоо бүр пажигд одоо бүр миний нэг тал руу гатганаас. Яг гэл гадгаж. Пажигнад шүү дээ. Гоё шүү дээ. За өнөөдөр Хонконгийн алдарч жүжигч нь дуучин кино найруулагч Энди Лав буюу Лю Дэхагийн тухай танилцуулахаар бэлдсэн. За тэгээ түүний хүмүүс амьд домогч хийж нэрлэдэг. Угаасаа Хонконгийн урдаа барьдаг алдарчнуудын нэг шүү дээ. 1961 онд төрсэн. За энэ жил 63 настай жүжигч махна. За би энэ жүжигчний тухай 2 жилийн өмнө ярьсан. За тэгээ сүүлийн үед ер нь л ярьсан алдарчнуудаа ярьж байгаа шалтгаатай. Яагаад тэгэхээр өмнөх нэвтрүүлгүүд маань устдаад өгөөлцсон буюу дахиж ямар ч үзэх боломжгүй болсон. Тэгэл чатаар тэр хүнийг ярьсан уу гэл тэр дандаа ярьсан хүмүүс байгаад байдаг. Тэгээд нөгөө архиваасаа ингээд энийг үзээч гэдэг үзүүлэх гэхээр ингээд бичлэг найлтыг устгалсан байгаа учраас ерөнхийдөө мэдээллүүдийг баг зэрэг ингээд шинжилээд ярьсан алдарчнуудаа ч гэсэн оруулж байгаа. Тэгжээш нуу дараагийн сонсогчд маань үзэн те. Бас дахиад тэр нэвтрүүлгийг давтаад үзээхээр байхгүй болчтой учраас дээрээс нь шинэ мэдээллүүд нэмээд байгаа учраас тийм ээ. За ингээд ихний баримтанд дээрлэхүүлсэн нэг авардаг хүүхэд байсан гинэ. За тэрээр 6 хүүхэдтэй айлын 4 дахь хүүхэд нь болж төрсэн. Тэгээд тухайн үед Хонконгод тариалангийн газартай хүн ховор байсан гинэ. Хонконг ч өөрөө газар нутаг маш жижигхэн шүү дээ. Тэгээд одоо нэг юм жижигхэн байрыг хүртэл маш үнэтэй түрээсэлдэг, зардаг газар ч гэсэн адилхан. Тэгээд жүжигчин залуугийн гэр бүлийнхний хувьд бол бүр газар тариалангийн их тийм өргөн удам те нутгийг ингээд эзэмшдэг байсан тийм чинэлэг айлын хүүхэд байсан гинэ. За тэгээд бүр үеийн найзуудынх нь гэрт нь бүр байдаггүй байсан зурагтыг бүр төрүүлээд үдцсэн буюу гэртэн зурагттай цахилгаан баргаанууд байдаг 200 гаруй гахаатай тоолж барамгүй тагтаа бүр гэртээ юу гэнэ тогстой байсан гинэ. Аж ахуй бүр нэлээ гэдэг байж. Тийм байна. За гэвч түүнийг 6 нас хүрэхэд түүний аав хүүхдүүдэд хотод аваачиж илүү том ертөнцийг харуулахыг хүсэж нүүсэн гинэ. Тэний явдал өөд нь таалагдаагүй. Тэгээ аавд нь нэгч төгрөг өвлүүлээгүй ингээ үлдээсэн юм билээ. Тэгэд 6 настай байхдаа л ерөөсөө ингээд нөгөө аавыгаатайгаа хот руу явсан гэсэн үг. Нөгөө аав нь хүүхдүүдэд арай илүүтэй зүйл үзүүлээд илүү тийм одоо мэдлэг боловсралтай болгоё гэж бодсон. Гэхдээ яг нөгөө өвөө гэх нь хувьд те өвөө нь илүү одоо хөрөмчний дүн байгаадсэн шүү дээ. Тэгээд ер нь бол дэмжээгүй юм билээ л дээ. Тэгээд баян чинэлэг айлаас ядуу айл болж ядуусын хорол руу нүүцгээсэн билээ гэр бүлээрээ. За өдөр тийм ингээд өөрчлөж байгаа гэсэн. За ингээд түүнийг 11 нас хүрдэг жил ганц хөрөнгөнд болох гэр нь хүртэл шатчихж байгаа. Тэгээ нэг жилийн турш орон гэргүүд хинүүчилж амьдарч исэн бас удаатай байна. Тэгээ аз олж улсаас төр байрлах газраар хангаад жилийн дараа орон гэртээ олж исэн тухайга бас ингэ дурсан ярьж исэн юм байна. За тэгээд өсвөр насндаа санхүүгийн байдланд харуухан тэгээд гэр бүлийнхэндээ туслах үүднээс бүр ингээл өсвөр наснаас эхлээд сонин хүргэлт өсчний газар ингээл бас ажиллах, цэвэрлэгч хийх, барилгын талбайд ажиллах гэдгээс ямар ч ажлыг голохгүй хийдэг байсан. Тэгээд хэдийгээр ядуу тарчиг амьдралтай байсан ч гэсэндээ түүний эцэг их нь хамаг мөнгө шавхан хүүхдүүдээ сургуульд сургасан юм байлаа. 6 хүүхэдтэй
шүү дээ 6 хүүхэдтэй айлын 4 хүүхэд гэхээр тэр олон хүүхдүүдийг сургууль соёлд оруулна гэдэг бол бас санхүүгийн хувьд хэцүүлсэн байх л та. Сайн эцэг эхийн хүмүүжил төссөн болоод ч тэр 10 жилийн сурагч байхдаа ангийнхаа 5 найзтайгаа нийлээд ингээд зургуулаа шудраг ёсны баг гэдэг нэг ёсны бүлгэн гэж байгуулад нөгөө сургууль дээр нь дээрлэхүүлж байгаа хүүхдүүдийг авардаг байсан гэж байна. Тэгэхээр өөр нь супер батартай л тийм дээрлэхүүлж байгаа хүүхдүүдийг авардаг. Дээрээс нь маш царайлаг байсан учраас маш олон хүүхдүүд крашалдаг. Тэр ангийн тэр нь би айгуу сайн гэлэхээр дандаа л одоо энэ жүжигчин Энди Лауг хэлж яадаг байсан гэж байгаа. Тэгээд эргэн тойрны хүмүүсгүй чи юу нэрэдүү жүжигчин болоо алдартан болоо чи юм гой царайлаг юм чинь гэдэг маш олон хүмүүс ирээдүйн мэргэжлийн жүжигчин болоосай гэж хүсэж исэн. Тэгээд ч өөрөө бас тэрийг мэдэрсэн юм шиг үлээ. Надад нэр урлагийн хүн болох боломж байгаа юм болоо тэгээд жүжигийн дугуйланд явж эхлэхсэн буюу өөрийгөө одоо жүжигчин болох боломжтой гэж бас харсан юм байлаа. За хоёулаа хамтраачаа танилцуулаад өргөжлүүлье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хос бөөрийн ховоржоор нефресийг танилцуулъя. Тэгэхээр энэ эмийн хувьд бол 100% ургамлын гаралтай жоргуу болгодог юм байгаа. Мэдээж эмчээс, эм зүвчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй. Жоргуу болгодог ч гэсэн. Таны бид ямар нөлөө үзүүлэх юм бэ гэвэл өрөвслийн эсрэг, нингийн эсрэг, шээс хөөж хаван болгох гурвалсан үйлдэлтэй бөөр давсаг шээсний замын хурц болон архаг өвчний үед бөөр давсаг чулуу ус үед болон урдчлан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байна. За ер нь бол нефрес эмийн санджаагаар юу юм бэ? Монгол улсад хамгийн анхны ургамлын гаралтай бөөрийн эм гэж орж ирж байсан санагдаж байна. Тэгээ өөр юм байгаагүй гэхээр одоо хүртэл 25-аас 26 жилийн орчим болчиход байгаа юм да. Тийм ээ тийм. Нилээн удаж байгаа юм шүү дээ Монголд бол. За тэгээд бөөр өвдөж яаж мэдэх вэ гэхээр амархан ядарч сулдаад, нойрны чанар алдагдах, өглөөс ирэхэд нүүр нүдгөлөөр хавагнах, шээсний өнгө өнөр өөрчлөгдөх, шээсний гарц багасах, ойр ойрхон шээхэд өвдөлттэй, нуруу бороор унжих өвдөх, за тэгээд хавагнах, даралт ихсэх шинж тэмдгүүд л илэрдэг юм байна. Тэгвэл бөөрөө хэрхэн хамгаалах вэ гэхээр ус шингэн тогтмол уух, ойр ойрхон шээж давсаа бүрэн сулж явах хэрэгтэй байна. За амтны гаралт одоо юу уураг байгаа шүү дээ тийм. Амтны гаралт уураг за тэгээд давс кальцийг хэрэгцээгээ бууруулах хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд нэгэнтээ бөөрч нь өвдөд эхэлсэн бол мэрэгжлийн эмчид хандан нефресийг хэрэглэрээ гэсэн юм шүү. За ялангуяа бидний сайн мэддэг цистит гэж ярьдаг шүү дээ тий. Циститийг болохоор зөвхөн эмэгтэй хүнд хүрдэг гэж бодоод байдаг. Гэтэл үгүй эрэгтэй хүмүүс хүртэл цистит тусч идэг. Тэгэхээр нефрес бөөр болон шээс дамжуулах замын халдварыг эмчилж дахин сэргийлэх сэргийлдэг юм байна. Бөөр шээсний замын чулуу үсгээ сэргийлнэ, хайлуулна, нингийн эсрэг, өрслийн эсрэг, шээс хөөчнөө тэгээд өвдөлт намдаа бөөрийн чулууг хайлуулна, шээсний хүчлэгийг буруулахыг юм бэлээ. За 100% ургамлын гаралтай юм байна. Тийм, холбогд утасны дугаар 75 100 500 75 100 500 гэсэн дугаарлаа холбогдороо. Ер нь бол курсээр уухад бол илүү их үр дүнтэй байгаа шүү. Бүх эмийн сангуудаар жоргоо болгодож байгаа. За баярлалаа хамтран ажилласан хос бөөрийн ховоржоор нефрес ярьлаа. Баярлалаа. За ингээд алдарныхаа тухай үргэлжлүүлэн танилцуулъя. Өөртөө бардчихсэн үе бий гинэ. 1981 онд ТV биегмэх ирээдүйн алдартнуудыг бэлтгэдэг академид элсэн ороод дуулах, бүжиглэх, жүжиглэх, байлдааны урлагаар хичээлж эхэлсэн. Гэхдээ амрагч завгүй бэлтгэл хийдгээсээ болоод 3 жилийн турш үргэлжсэн найзууд хаягдчихсан удаатай гинэ. Тэр өглөөнөөс эхлээл орой болтол өрөөсөн ингээд тийм уулзах амарч завгүй байдаг гэсэн. Жүжигчин маань тухайн үеийг миний амьдралын хамгийн хэцүү үе байсан гэж дурсан ярьсан байдаг. Бэлтгэл сургуультан ч гэсэн хувийн амьдралын ч гэсэн хайр дурлал нь болохгүй тийм учраас хамгийн хэцүү юу дурсан ярьсан юм билээ. Тэгээ хамгийн анхны бүтээл нь улаан ангид киносон. Тэгээ шууд гол дүр тоглоод эхэлсэн. 1982 онд Boat People хэмээх кинонд тоглохоор болсон байдаг. Тэгээд уг нь өөрийнх нь авсан дүрд жүжигчин Чоймпад гэж байдаг шүү дээ. Чоймпад жүжигчин тоглох байсан боловч маш одоо завгүй ажлын хуваараасаа болоод тоглохоо болцсон гинэ. Тэгээ яг нөгөө өөр найруулагч нь Энди Лав жүжигчин санал болгоод за энэ дүр дээр те Чоймпад болохгүй бол Энди Лав ингэ санал болгож тоглуулаач гэж хэлсэн. За ингээд энэ кино тоглохоор болсон. Гэхдээ тухайн үед энэ Энди Лав жүжигч маань хэд хэдэн уран бүтээл бас тоглолцсон, тодорхой хэмжээнд бас өөрийгөө алдартай болсон гэж жоох сагсуурсан байсан. Нэг модтой хүч өрөөслөө. Би ч бас дэлгэцээр гарцсан хүмүүстэй кинонд тоглолцсон юм. Тэгээ өөртөө бардцсан байх үед нь алдарч жүжигчин Чоймпад энэ киноноос татгалцсан сонсонгуудаа бодвол миний энэ тээ тоглох гээд орон нохлох гээд кинонд энэ явцгүй жоохон онцгой кино байсан, муу кино байсан юм шиг байна гэж бодоод Чоймпад жүжигчид хэлсэн маа. Би ч гэсэн энэ бүтээл тоглохгүй гэж бодож байгаа гэж хэлсэн. Тэгсэн чи өөдөөс нь чи одоохондоо олон бүтээл дүр бүтээж амжаагаа болохоор чамайг хайрлаж үзэх дуртай хүмүүстэй одоо фэнүүд бол чам байхгүй штэ. Чамайг ер нь хин гэдгийг ч хүмүүс мэдэхгүй байгаа. Тэгэхээр одоо тийм ингээд цааргалаад хоошоо суухаас илүүтэйгээр хичээнгүй ажилласан дээр юм биш үү дээ гэдээ бүр ингээд тархинд нь ортол ёнг гэтэл хэлсэн маа л да. Чи ингэж өнгөрж яхаар те олдсон юм дээр тоглож ивэл яадаг юм бэ нөхөр минь гэд ингээд бас ахмад жүжигчний хувьд ингээд хэлсэн. За тэр үгэн ч гэсэндээ өөрт нь бүр ингээд гүнзгий ороод ер нь би одоо тууштай тэг хичээнгүлэн одоо ажиллах хэрэгтэй байна гэд 1980-аас 90 оны хооронд нийт 96 кинод 29 драмад дүр бүтээсэн буюу үнэхээр хичээнгүлэн ажилласан. Тэгээ ингэсний эцэст
хүмүүст өөрийгөө илүү их таниулж чадсан. За магадгүй тэр үед те нэг 3 4 хүн бүтээл тоглолцоол тэгэл кино ингээл ялгаал би ч од юм чи гэж нэрээ одоо хилдэн ч кино тоглох юм те. Тэгэл нэр хүнд гэдэг чинь удахгүй бас алга болдог штэ те. Алтар нэр бол үүрд байгаад байхгүй. Тэгэхээр тэр талаараа маш үнэтэй зөвлөгөө өгсөн юм болов. За ингээд нийт 200 шахуу бүтээлд дүрээ мөнхөлсөн 1985 онд дуучнаар бас давхар ажиллаж эхэлсэн юм байлээ. А гэхдээ анхны альбом нэгсэндээ бүтлгүүтсэн. Тэгээ дуучин болох мөрөөдлөдөө бол бууж өгөхийг хүсээгүй. Гэхдээ өөрийг бол муудуулаад байгаа гэдгийг мэдчихсэн. Тэгээд тухайн хамгийн алдартай дууны багш нар очиод шав орж ирсэн гинэ. Тэгээс өдөржин шүнжэнгөө дуулах бүтээл хийдэг. Тэгээ өдөрт нь кино тоглоод оройн юус унтахгүй дууны үг бичиж удаан хичээснээ 1990 онд 90 оны үед л юм байлаа гаргасан альбомуд мар бүгд хит болсон. Тэгээ 2020 оны 12 сарын байдлаар 80 гаруй альбомыг гаргасан байгаа ах. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрөө бас нэлээ 5 жилийн турш дахиад ингээд дуулах тал дээр чадвараа сайжруулж агаад тэгээд одоо л ингээд бас дуучин гэдэг хүмүүст танигдсан байлаа. За дараагийн баримт нь кофегүйгээр байж чаддгүй гэж байгаа юм. Тэгэж хүүд юм байна. Тийм та гэхдээ өдөрт ер нь хэдэн кофе уудаг? Ер нь дээдлэн ч юм уу те. За бүр дээдлэлтэй туллаа нэг зарим тохиолдолд ганцыг л байна. Илүү гарахгүй. Юу юм баг тийм. Илүү баг уудаг дээ. Би бас нэг кофе уудаг байхгүй юу. Яг нь хаяалаа уудаг. Тэр нэг зүр дэсээд байдаг шээ. Тэгээд одоо хүн хүнээсээ шалтгаалдаг юм шиг байна. Энэ Энди Лав жүжигчний хувьд өдөрт 20 кофе уудаг гэж штэ. Тий 20 уудаг гэж. Хөөе зүгээр юм бах та. Тий зүгээр уудаг гэн. Тэгээ шалтгаан юу гэхээр кофе түүнийг тайвшруулад орой унтахад нь тусалдаг гинэ. Тэгээд 2 жилийн өмнө өгсөн ярилцлагадаа надад өөрчлөгдөөгүй нэг л зуршил байгаа. Тэр нь өдөрт 20 кофе уухаа гэж хэлж ирсэн юм байна. За тэгээд хүмүүс ингэж хэлэхэд нь их гайхажсэн те. Таны мөнхийн залуу дүр төрхний нууц чинь тэгвэл одоо баг кофе юм шүү дээ гэж асууж ирсэн. Тэгээд хүүтэн зүйл бол ерөөсөө уудаггүй. Тэгээд энэ л бол миний нууц баха. Тэрнээс кофе бол арайч миний одоо юу гэдэг залуу байдгийн нууц бол биш байх гэсэн мэлээ. Тэгээд унтахаас өмнө кофе уугаад унтдаг гэсэн үг. Саний энэ хүмүүс чинь нойроо сэргээх гэж уугаад идэг юм. Тийм. Тэгэд гэр бүлийнх нь кофе уухт нэг дурууцаад байдаг учраас хурдхан л гадагшаа гарч ажил руугаа очих замдаа тий кофе авч уухсан гэж боддог. Нэг гэртээ авахт нэгж ч одоо 20-30 уугаадах юм бол ч одоо зүрх мөнхнөвд чинь боли нэтрэ гэд хэлсэн шүү дээ. Би өрнөөс сүлд ингээд тасчдаг юм болов магадгүй. Тэгтээ би бас ингээд бодоод тахад миний иргэн тойронд бас кофений эрлэг өндөртэй найзууд байдаг байхгүй. Тэг ингээд харахаар орой морой кофе уугаад суучдаг. Одоо жишээлбэл би нэг 5 цагт орой ч юм уу тий одоо яг энэ 8 цаг 26 минутанд би кофе уулаа гэмээр шөнө унтахгүй шүү дээ. Мэдгүй надад юусэн аль нь ч нөлөөлдөг дээ. Тэгтээ би тийм. Тэгвэл тааж бас ууж харл юм шүү те. Үгүй шөнө ууж үзээгүй. Угаасаа үзээ. Өглөөгөр нэг ууж үзсэн тэгээ нөгөө тохирохгүй гэдгийг мэдчихсэн болохоор би кофе уудаг. Зүрх хэвтээс савлждаг. Тийм шүү дээ. За цагаан ашны хувьд жүжигчнэр ажиллаж эхлээд удаагүй байхдаа хамт кинон тоглож байгаа ах эгчнэрийнхаа гэрт нь зураг авалт хийхлээс бүр эрт ингээд очоод үсийг нь засаж янзалж өгдөг гэсэн гинэ. Тэгээ өсвөр наснда үсчинд ажиллаж байсан гэж хэлжсэн шүү дээ. Маш олон цагийн ажил хийжсэн. Тэгээ тэндээ бас нэг тодорхой хэмжээнд үссэх те янзлах тухай ингээд сурцсан байсан. Нэд тухайн одоо Хонконгийн жүжигчний хувьд нүүр будаг чиж нэг олигтой хүн байхгүй үс мүсэж гэсэн өөрсдөө л юм хальт янзалдаг бас учраас ядчил би те үсчинд ингээд ажиллаж байсан туршлагатай хэмжээнд туршлагаараа иргэн тойрны ах эгчнэрийн үсийг янзлаад өөрөө үсэж гэсэн янзалчаа гэдэг ингээд тусалж исэн юм байлээ. Гэхдээ энийг нэг тус гэхээс илүүтэйгээр өөрөө зүгээр угаасаа уг хүн тийм шиг байна. Би одоо жишээлбэл ингээд хар үүрээр босоод 4 цагт амиг ч үсэж янзлах. Шударгалаа би бол чадахгүй бах те. Тэгэнгүүт энэ жүжигч маань өөрөө хүн нь өөрөө айгүй тийм гээгэлэг те. Бусад хүмүүс дандаа эрэг одоо энерги цацруулж авдаг хүн гэх юм уу. Тэгээ 1990 оны үед эд нэр хүнд нь мандж яхад иргэн тойрноос нь маш олон хүмүүс ингээл мөнгө төгрөг зээлэж хийж асуужсэн гинэ. Тэгэл юу тийм нэг 100 мянга ч гидсэн тийм тоо бол биш. Маш өндөр дүнтэй тоонууд ингэж асууж исэн. Тэгээд өөрийнх нь зан ашин нэг юм татгалзаж чаддаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм. Тэгмгүй ийм их мөнгө би зээлэхгүй гэж хэлж чадахгүй байсны улмаас бүр ингээ хаасаагүй мөнгө цацаар агаад хүмүүс зээлсээр гос үлдээ бүр дампуурах шахсан гинэ. За тэгээд үүнээс хойш ерөн дампуурал дээр баг ирмэг дээр нэрээ за ер нь ингэж болохгүй юм байна да гэдэг. Үүнээс хойш зээлхэ болсон. Гэхдээ ямарваа нэгэн уран бүтээлд хамт тоглож байгаа зүгээр хамт тоглож байгаа жүжигчин ч гэлтгүй арын ажилчид дунд гэр бүлд нь ямар нэгэн асуудал гарах юм уу те мөнгө төр хэрэгтэй шаардлагатай болох юм бол ингээд нэг яахгүй таацгалцахгүйгээр ингээд мөнгө өгдөг юм байлаа. Тэгээ 2007 оны үед тайзан дээр байгаа жүжигчин залууд цэцэг өгч ийсэн пенийг нь хамгаалагч нар ингээд чирж гарах гэжсэн юм удаа гарч ирсэн юм билээ. Бүр ингээд яг нүүдэн болохоор ингээд одоо зэрэглээс ингээд Google хэсэг барайл тайзрууд өгсөн чинь хамгаалагч нар гэдэг чинь маш алдартай хүмүүс шүү дээ. Тэгээд 90 тоноос бүгдээ гарч ирсэн ингээд чирж авч явах гэж байхад нь тайзан дээрээс өсөрч буугаад энэ хамгаалагчийг түлхээд пенээ хамгаалж байсан юм байлээ. Тэгэхээр өөрийг нь одоо шүтдэг те өөрт нь хайртай пенүүд бол маш их хайртай хөндлөж явдаг ийм хүн юм байна.
За дараагийн баримт нь пенүүдээсээ уучлалт гуйжсэн бас удаатай. 2020 оны хүртэл нийт 500 гаруй тоглолт хийсэн мэлээ. Тэг 2018 оны 12 сарын 30-ны өдөр 14 өдрийн турш тасралтгүй тоглолт хийсэн жүжигчин залуу 4 дахь дуун дээр хоолойнд бүр гарахаа болцсон. 14 хоногийн турш тасралтгүй тоглож хийж байгаа шүү дээ. Тэг бүр хоолойнд гарахаа болоод тэгэд микрофоноо бариад хэлсэн юм л да. Эмч намайг дуудуулахыг хоригсон. Гэхдээ би юусоо бууж өгөхгүй ингээд дуулахыг хүссэн. Гисэн хэдий ч та бүхнийг ингээд тоглолтын турш ийм муухай хоолоогоор дуулж байгаа намайг би одоо тэг сонсоод ингээд суулгахыг би хүсэхгүй байна. Намайг үнэхээр уучлаарай гэдэг ингээд таснасаа бууж исэн юм лээ. Тэгэхээр тоглолтыг нь үзэх гээд те мөнгө төлөөд ирсэн байгаа хүмүүс нэх одоо нэг дуулж чадахгүй ингээл байсаж байгаа хоолоогоосаач гэдэг юм те. Тийм байдалтай харуулахыг хүсээгүй юм байна л те. За дараагийн баримт нь хайртай эхнэртэйгээ уулзсан түүх рүү нарцгаая. 1986 онд жүжигчин залуу Хонконг алдартуудаас бүрцэнхүүл бөмбөгийн багийн гишүүн байсан гинэ. Тэгээд тэр одоо багийнхнаа ингээд тэмцээнээр Малайз руу явцгаасан. Тэгээ Малайзад очиод танилаараа танилцуулаад гэх юм уу дамжуулаад мисси тэмцээнд орж исэн Жули Чен гэдэг бүсгүйтэй танилцсан. За тэрээр бүсгүйд анхны хартаар дурлсан юм байна. Шууд л тэр бүсгүйд таалагдсан. Тэгээд найраад бол үерхэж эхэлсэн байдаг. Ингээд тэд нийт 22 жил үерхсэн. 22 жил үерхсний эцэст 2008 онд нууцаар гэр бүл болсон юм бэл. 22 жил үерхсэн. Тэгээд 2008 онд нууцаар гэр бүл болсон. За энэ талаар 2009 оны 9 сард Тайваны нэгэн хэвлэлээр жүжигчин 2008 оны 6 сарын 23-нд Лас Вегаст нууцаар гэрэлсэн Энди Лав гэсэн юм мэдээ гараад энэ үед хүмүүс анх энэ хүн ч одоо хүнтэй бүр сууц юм байж гэдэг мэдсэн. За тэгээд жүжигчин тайлбар өгөхдөө бид хүүхдтэй болохын тулд эмчлүүлэх шаардлагатай болсон. Тэгээд Америк нэгдсэн улсад гэр бүлээ заавал одоо батлуулсан байж энэ төрлийн одоо эмчилгээ авах шаардлагатай байсан. Боломжтой болдгийм байлээ. Тэгээд бид хоёр гэрэлтэй батлуулсан. Тэгээд оройтож мэдэгцэнд уучлаарай гэж фэнүүдтэй мэдэгдэжсэн юм байна. Тэгээ эхнэр нь жүжигчин залууг алдартан болохоос өмнө бүр ингээд танилцаад те ер нь бол нэг нэлээд дээр үйл ингээд мэддэг л байсан хүмүүс юм байл л те. Тэгээд олон жил үргэсэн. Тэгээд гол нь олон жил ус нууцсан ба. Тэгээ хүмүүс түүнийг алдар нэрийн төлөө те хайртай хүнээ бусдаас ингэж нуугдаж амьдрахад хүргэсэн ямар онцгой залуу гэж бас ярьж исэн. Уг нь эн чинь энэ бүсгүүд ч гэсэн хөрөнгөсөн амьдрал байгаа ш ихтэртэн ч гэсэн те. Тэгэхээр нэг алдартай хүн чинь хүнтэй суучаар ингээд нэр хүнд нь буугч гэдэг юм тийм хөнөөлөл байдаг учраас жоохон муухай залуу юм даа гэж ярьж исэн. Тэгээ сүүлд өөрийн гэсэн сошиал хаяг дээрээ лайв хийсэн байна. Тэгээд тэр лайвынхаа үеэр 20 гаруй жил үргэсэн найзсгүйг ингээ яагаад олны өмнөөс нуугаад те гэрсэн талаараа ч гэсэндээ ингээ төрүүлж мэдэгдээгүү тухайгаа ярьсан. Тэр нь ямар ч үтэй гэхээр лайвыг нь бол яг шууд үзэлт нь 10 сая гаруй хүн шууд үзсэн гинэ. Тэгээд эд мандчаах үед 1990 оны үед Хонконгийн кино урлагийн мапын бүлэглэл хатгаж байсан. Яг үнэ. Тэгэхээр хүссэн жүжигчнээс хүрдүүлээд кинон тоглоулдаг те. Тэгээ арга гэрийнхнийг нь барьцаалдаг ч юм уу иймэрхүү асуудууд маш их гардаг байсан. Тэгээ Энди Лав жүжигчнийг мапын бүлэглэлд сүрдүүлсэн гинэ. Найз сүүгч бид нар ингээ хаана амьдарч байгаа юу гэдэг чинь мэднэ. Тэгээ эрүү чи одоо энэ кинон тоглохгүй бол бид нар найз сүүд чинь гар хүрнэ гэж ярьж байсан. Тэгээ тийм учраас үнээс болоод за би ер нь хайртай хүнээ олноос нуух хэрэгтэй юм байна. Тэгжээч би хайртай хүнээ хамгаалах юм байна гэж бодсон. Тэгээд найз сүүг 22 жил нууцсан юм бэл. Ингээ 22 жил нуусны дараа тийм тэгээд 2008 онд ингээд олны өмнө ил болгосон гэх юм уу нууцаар гэрэлсэн. Тэгээ 2009 онд олны өмнө ил болоод 2008 онд гэр бүл болсон. Тэгээ гэрэлснээс хойш 4 жилийн дараа охинтой болсон бахны. Тэгээ би бас тэгж бодсон шүү дээ. Одоо би ингээ хүнтэй суугаад нөхөртөө болвол нөхрийнхээ мэдээлэл зураг гэдэг ч юм уу тий. Тэр мөрийг нэг тийш дэлгээх шаардлагагүй байна шүү дээ. Олны хил амч бас хэцүү шүү дээ. Тэгээд мап байхад ч одоо яаж л хайртай бүсгүй миний ханчийн байгаа ингээ яриад байгаа юм бол алгацсан юм яах юм шүү дээ. Аюултай шүү. Нам чинь болохоор нь ер нь бол ил гаргаж ирж байгаа юм шүү дээ. Тэгээ би нэг мэдээ хэлж болохгүй. Одоо юу гэр бүлийнхэн тухайд охинтой тэгсэн шүү дээ. Эхнэр охинд бол үнэхээр хайртай юм байлээ. Охиноо 4 настай байхад 32 тэрбумын үнэтэй дээд зэрэглээ хаус бэлгэлж ирсэн юм байна. Тэгээ ер нь гэр бүлээс бол өстой юу чармалдгүй түрүүн хийсэнтэй бүр эргэн тойрныхоо хүмүүст хүртэл ингээд мөнгө цацаалтай зээлэхэр өгчдөг гэсэн юм зан ааштай хүн шүү дээ тий. Тэгээ эхнэр охиноо тухтаа яваа гэж бодоод 37 тэрбумаар хувийн орон сууцаас авч өгч ирсэн юм байна. Орон сууц биш шүү онгоц авч өгчсэн худалдаалаа тэгээ наашаад чи аялахтаа тий сайхан тухтаа аялаг гэд. Тэгээ 2022 оны байдлаар Виктория Шанхай академид охин суралцж байгаа. Тэгээ охиныхоо сургалтын төлбөр жил болгон 60 сая гаруй төгрөгийг зарцуулдаг. Тэгээ өдөр бүр охиноо өөрөө хүргэж өгж авдаг байсан юм байна. Төрсөн өдрөөр нас бялуу өөрийн гараар хийж өгдөг. Охиныхоо сургуульд болж байгаа өдөрлөгт нь хүртэл ингээ биечлэн ордог буюу эхнэр хүүхэдтэй бол маш халамжтай юм аав гэсэн байна шүү. Ямар гоё юм бэ. Тэгээ юу юм бэ? Чүтэр ер нь адилхан ярих гэж байгаа юм байна. Оо за. Тийм манай хүний хувьд ч гэсэн нэг тийм иймэрхүү гэх юм уу? Тийм хүнтэй сууц юм уу? Манай хүн алуулсан бахав дэж чагээд гараад.
Яана. За тэгэхээр бидний хамгийн сайн мэддэг одоо галзуу баян Азууд гэдэг энэ нугаар Last Christmas гэдэг одоо сүнс болдог шүү дээ тийм ээ. би тэр сүнс гэдгийг өстой мэдээгүй шүү дээ. Би бас мэдээгүй. Сүүлд нь хямраад авах. Зүрхний донор болсон юм залуу өндөр тоглолт тийм ээ. За тэгэхээр Henry Evan Golding гэдэг нэртэй 1987 оны 2 дугаар сарын 5-нд төрсөн. Одоо эд яг 38 настай Мулайз гаралтай Британий жүжигчин. За дээрээс нь загвар өмсгч хөтлөгч юм билээ. Өндөр нь 186 см өндөр гэхээр хүмүүс нэлээд өндөр лаг биетэй энэ залуу байлээ. За биднээс мэддгээр галзуу баян Азууд болон за Last Christmas романтик кино тийм ээ. За тэгээ Simple Power триллер төрлийн кино байна. За Gentleman 2019 оны Тулаанд кино буюу маш олон төрөлд янз бүрийн кинонд ингээд тоглодог. Тоглосноор нь мэднэ. За тэгээд кино урлагтыг алдартай болохоос өмнө болохоор BBC, Discovery Channel, Asia зэрэг суугуудад хөтлөгчөөр ажиллаж байсан. Буюу лаг юм хөтлөгч юм цаа. Тэр нь гараагаа хөтлөгчөөр эхлүүлсэн гэсэн үг байна тийм. Гэтэ хөтлөгчөөс өмнө ус имижсэн ажил тэрийг танилцуулъя тийм ээ. За Малайзийн Саравак мужийн Бетон гэдэг хотод төрсөн. За ээж нь болохоор Маргарет Ликан гэдэг, гол нь болохоор Малайзийн угуул Иван Угсаны хүн буюу одоо манайхаар одоо юу гэх юм бэ? Эртний тийм дайчин омгийн хүн гэсэн үг. Тэгээ одоо ингэ тайлбарлал тийм их цөөхөн хүмүүс үлдсэн юм билээ л тийм угсааны хүн гэсэн. За аав Clive Gold англи хүн. За гэр бүл нь Английн сүрээр өнөөхөөс өмнө өөр мужид 5 жил амьдарсныхаа эцэст болохоор баруун Малайз руу нүүж явсан юм билээ. За тэгээд 3 хүүхэдтэй айлын хамгийн бага хүн болж мэндэлсэн. За их Британий иргэншилтэй. За жүжигчний замналаа яг эхлүүлэхээс өмнө болохоор өсч идэг байсан. Манай хоёр хоёулаа юу өсч юм шиг байна. Тийм байх тий. Ааха өсч ажилдаг байсан. Гэхдээ бүр яг мэрэгжлийн өсч юм байлээ. Тэгээд энэ нь болохоор өөрийнх нь амьдралын болохоор хамгийн сонирхолтой эргэлтийн цэг нь өсч ийсэн нэрээ. Яасан ингээд гэсэн чинь Лондонд өсч идэг байсан юм байна л да. Richard Ward Hare гэх мэт юм тасаг зэрэглэлийн салгаанууд өсч нэр ажилдаг байсан гинэ. Үс засалтын мэрэгчлэр 20 гаруй наснда юу эзэмсч чинь лаг өсчин гэдгээр хүмүүс мэддэг байсан. Тийм бай. Тэгэхээр тансаг зэрэглэлийн гэхэр чинь нэлээл үнэтэй өсчихдэг юм байна. Одоо одууд очдог тий. Тэгээд дээрээс нь сайн өсчин гэдгээр мэддэг хүмүүс аяг зөөрж очдог ийм өсчин чадварлаг гэдгээр алдартай байнгын үйлчлэгч олонтой ийм болцсон байсан ба. Өөрөөс үлд хэлэхдээ болохоор тэр миний ажил яг өсчийнхээ ажил бол өстой учир утгатай санагддаг байсан. Хүмүүсийг сайхан харагдуулаад үсийг яг өснө гэдэг тийм ээ үснээр нь янзлаад ингээ өгөхөөр баяр баясгал би өөрөө авдаг байсан гэж хэлдэг байсан ба. За ингээд 21 настайдаа буюу хэсэг хугацааны дараа өсчихснийхээ дараа Малайз руу телевизийн салбар руу орсон. За тэгээд яг телевизийн салбар руу орчин гэсэн төсөөл бол өөртөө байгаагүй. Юу ч гэсэн би нэг буураас үлээд үзье тий. Очоод ингээд хийж чадах юм юу вэ? Азаа үзэж явсан гэсэн үг. За ингээд шууд хөтлөгчийн ажилд орч чадсан. Энд нь юу нөлөөлсөн гэсэн чинь их ээлдэг ярианы тэвсэт хүн гинэ. Мэргэжлийн хүн биш л тий. Тэгээд нүүрний одоо буянтай гэж ярьдаг штеп бид нар тий. Нүүрний фигюр сайтай юм байна. Тэгээд царайлаг. Тэгээд дээрээс нь ингээд одоо нэг телевизийн камерт нэг харагдах байдал гэж байдаг штеп. Тэрэнд их зүв төрхтэй харагддаг гэж. Тэгээд шууд хөтлөгч болсон. Надтай адилхан вьюс буянтай. Би буянтай ч ихтэй айгуу том. Яг үнэн. Тэгээд ингээд орсон юм байна л да. За тэгсэн чинь хөтлөгчийн ажилд орсон болохоор аялал жуулчлалын хөтөлбөрөөр танилцуулдаг байсан. Одоо энд юм байна те тийшээ ингээд явал зүгээр юм байна гэдэг. Харин энэс хэдэн жилийн дараа болохоор тэр галзуу баян Азуудын сонгон шалгаруулалтанд орсон байна. За энэ нь болохоор их сонирхолтой юм болсон. 2017 онд л яг ингээд хамт тоглож чинь энэ кинонд тоглож чинь гэдгийг зарласан. Ингээд зарлж яхад хүмүүс энэ залуу яг хин юм бэ гэдэг хэлжсэн. Хинч танихгүй шүү дээ. Юун залуу байгаа юм бэ гэд. Сонгогдсон түүх нь болохоор баг сонирхолтой. Өөрөө мэрэгжлийн жүжигчин биш, харин хөтлөгчийн ажил хийж байгаа үед нь яг ингээд тохиолдсон буюу анх кино бүтээх продакшны нэгтлэн бодлогч байсан хүн шүү бүр. Нэгтлэн бодлогч Лиза Кимлийн энэ хүний тусламжтайгаар найруулагч Джон Муррейд анх танилцуулсан юм байна. Анхаарлаа татуулсан. Одоо хүргэсэн гэх юм уу энд нэг юм хүн байна гэж санал болгосон юм байлээ. Тэгээд шууд таалагдсан. Яг бидний хайгаад байсан хүн биш тэгээд зан чанар болон сэтгэл татам байдал нь сонгон шалгаруулалтанд тэнцэхэд нөлөөлсөн гинэ. Гэтэ нэр ерөн сэтгэл татам залуу шиг л харагдчих тийм. Тийм анх уулзсан бүхэл хүндээ тэгж их таатай мэдрэмж төрүүлдэг залуу юм байна л та. За тэгээд аялын нэвтрүүлгийн хөтлөгчөөр ингээд ажиллаж байсандаа жүжиглэжсэн туршлага байхгүй. Тэгээд бүр ингээд чи ингээд манай кинонд тоглол гэдгсэн чи юу яриад байгаа юм бэ? Би жүжигчин биш шүү дээ. Би чадахгүй гэд айсан гинэ. Эвгүй шүү дээ тий. Тэгээд тухайн үед нь яг нэг ховслын тохироо гэдэг шиг киноны продюсерууд ийм Аз зүрхтэй шин царай ажилласан гинэ. Одоо юу гэдэг олон нүдний эдийн хүрцүү хүн биш цоошин дүр төрх хайгаад яваад исэн юм байна л да. Тэр нь л одоо яасан. Тэг жүжигчний агентуудаар ерөөсөө олоогүй Instagram, YouTube-ээс хайсан. Тэгэхээр хэнийг ч мэдэхгүй л хүнийг л хайгаад ингээд яваад исэн байгаа юм л да. Тэгсэн чинь одоо Хенригийн бичлэгтээ таарсан юм байна л да. Нөгөө аялын хөтөлбөрөдөө танилцуулж байгаа юм бичлэгийг ингээд харсан. За ингээд шууд сонирхож эхэлсэн.
Тэнгүүтээ энэ залууд хүн татах ямар нэг юм байна. Дээрээс нь юм өнгөлөг харцтай гинэ. Харцны хүн татдаг гинэ. Уян алархаа зам байна. Тэгэхээр энэ залуу кинонд тоглоулъя гэд. Ер нь тэгэл сонгогдсон юм бэлээ л дээ. За тэгээд өөрөө болохоор татгалцсан. Үгүй би жүжигчин биш ээ. Би тоглохгүй энэ ийм амар кино тоглож чадахгүй гэж татгалзаад байсан. Тэнгүүт нь найруулагч нь ямар арга хэрэглэсэн гэхээр хүчээр шахаагүй юм бэлээ. Юу яриад байгаа юм байж тоглоомгол гээгүй. Итгэл өгсөн гэсэн. Чи яагаад чадахгүй юм бэ? Тэг яагаад болохгүй гэж чи нэг оролдоод зүйл яад гэх мэтчлээ. Урам итгэл ингэж өсөргөөд сонгон шалгаруулалтанд эхлээд нь оролцуулцал юм билээ л дээ. Гэтэ бол сонгон шалгаруулалтанд бараг л оролцуулах шаардлагагүй өөртөө сонгогдсон байсан гэсэн үг. Одоо энэ хүндэл итгэл өгөх юм бол чи эндээс тэнцээ гараад ирлээ энэ олон хүнээс гэж л ийм итгэл өгөх гээд тэнцүүлсэн байна. За тэгээд анхны одоо сонгон шалгаруулалтынхан буюу шууд анхныхаа орлого дээр л Ник Янгийн дүр сонгогдсон. Шууд гол дүр ингээд авсан байдаг. За кино гарсны дараа Холливуд за GQ зэрэг сэтгүүлээр Холливуудын News Leading Man гэж өргөмжилсөн буюу за одоо шинэ ингээд залуу гарч ирж байгаа юм байна да гэд. За Алзуу баян Азууд киног 2018 оны 8 сарын 15-нд Америкийн нэгдсэн улс Канадад Warner Bros Pictures гаргасан байдаг. Тэгээд шүүмжлэгчээс маш өндөр үнэлгээ авсан. Нээлтийн амралтын өдрөөр Америкийн нэгдсэн улс Канадын театруудын номер 1 кинонууд орлогоороо тэргүүлж чадсан байдаг. За энэ кинон тогсныхаа дараа яг сарын дараа л гэхэд одоо Simple Power гэдэг триллер кинонд Blake Lively, Anna Kendrick нартай хамтран тоглосон байдаг. За тэгээд кинонууд нь араасаа амжилттай болж эхэлсэн. Тэгээ энэс яг тоглоо байжсэн чинь Last Christmas гэдэг кинонд романтик тийм ээ уянгийн нэгэн кинонд Emilia Clarke эсрэг дүртэн буюу гол дүртэн гэж шууд тоглосон байдаг. Зураг авалтын хувьд бол 2018 оны 11 сарын 26-нд эхэлсэн билээ. Тэгээд 19 оны 2 сар хүртэл үргэлжилсэн буюу нэг жил гаруй үргэлжилсэн бил. Тэгээд 19 оны 11 сарын 8-нд нээлттэйсэн. Тэгээ кино нийлсэн даруйда бас маш их амжилттай болсон байдаг. За тэгээ хувийн амьдралаас нь дурдвал хувийн амьдрал нь маш тайван, хайр халамжаар дүүрэн олон хүмүүсийн хараанд өртдөг ч гэсэндээ ерөнхийдөө намжин байдлыг эрхэмлдэг гэр бүлсгүй юм байна. Тэгээ жүжигчний алдар нэрт хүрэхээс өмнө хайртай хүнтэйгээ танилцсан гэдгээр онцлогтой байна. Манай хоёр адилхан юм байна. Аа яг үнэ. За тэгвэл эхнэр нь хин юм бэ танилцуулна. Яг гоё хэсэгтэр таслаа шүү. За нэвтрүүлгийн хамтрaalч Жигүр Гарант групп хэрэгжүүлж ээлж туслах New Life Garden төслийг танилцуулъя. 36 жилийн туршлагатай Монголын барилгын салбарын тэргүүлэгч төсөлгөө Улаанбаатар хотын зүүн бусад Баян зүрх төр 37 дугаар хороо. За нохотой өшөө гэхэр нь сайн мэдэх байгаа да. Тэрний урд байгаа. За чулуун ууны баруун тал сүндэрлэж байгаа энэ төсөл нь шинэ суурьшлийн бүсийн өнгө төрхийг шинжилэн ирээдүйн жишг хотгон болоо хөгжиж байгаа. New Life Garden төслийн 4-р ээлж буюу цоошин блокийн захиалга аль биесээр эхэлж байгаа юм байна. За тэгээ нэг өрөө нь 30.5 м квадрат, хоёр өрөө нь 56.100, 100-ны 13 м квадрат, 58.6 гэж гэдэг юм те. Янз янзын сонголттой байгаа маань 3 өрөө 84, 69 гэх мэтчлэн. За тэгээ төслийн пэйж хуудасуулан борлуулалтын албаны 77 77 07 84 дугаараас холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг нь авч болно. Давуу талаас нь дурдах юм бол өрөөний зөв зохион байгуулалттай ашиггүй талбай гэж байхгүй. За тэгээд мөн Европ стандартын барилгын материал ашигласан бүрэн цутгамал цэлгэр том цонхтой харагдах орчин бас сайтай юм байлээ. Тэгээд нийслэлийн сургууль цэцэрлэгтэйгээ сайхан ойрхон New Life Garden төсөл нь цогц хорооллын төлөвлөлттэй. Тэгэхээр оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн худалдаа үйлчлэгээний цогц төвийг бий болгосон гэсэн үг. Яг байна. За ингээд нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийг төслийн өрн шийдээд өгсөн байна. Ерөнхийдөө үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 3 км-ийн зайд оршиж байгаа. Тэгэхээр гэр бүлээр чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх буюу урагшаага алхаал ингээд орчход боломжтой юм билээ. За New Life Garden төс дахин төлөвлөлтийн төсөл нь Баян зүрх төргийн 37 дугаар хорооны орчинд томоохон шинжилэлт хийж байгаа. Энэ нь хамгийн том чухал юм гэхээр агаарын бохирдол, тоосчлтыг бууруулах, хүүхэд хөвгчтэй ая тухтай байдлыг хангах зэрэг нийгмийн хариуцлагын чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэгэхээр одоо 36 жилийн туршлага гэхээр яаж баригдах вэ гэдэг нь эндээс бол итгэлтэйгээр сонгож болох нэ. За тэгээд борлуулалтын албан нь болохоор New Life Garden төсөл дээр болон Солонгосын элчингийн баруун талд нь Ramada Residence байрлаж байгаа юм билээ. Холбогд хотсын дугаар 77 77 тэг 7 84 77 77 тэг 7 84 гэсэн дугаар руу холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг нь авч болно. Social high New Life Garden гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Жигүр Гарант группийг хэрэгжүүлж байгаа ээлж төсөл болох New Life Garden төсөл байлаа. Баярлалаа. За хөрвүүлэн мэдээлэл өргөе. За гэр бүл хүн тийм ээ. За тэгэхээр алдар нэрт хүрэхээс өмнө их нэртэйгээ айлдын танилцсан байсан. За түүний ихнэр нь болохоор Live Law гэдэг бүсгүй байгаа. 2011 онд болсон Сингапурт болсон нэг үдшилтэгээр танилцсан юм байлээ. За их нэрийнх нь Тайван Итали гаралтай фитнесийн багш, йогийн дасгалжуулагч, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч юм бүсгүй байгаа. За энийг хүн хүүхнийг бол барахгүй юм байна. Тоолоо миний дөө. Тийм байна. Энэ барахааргүй хүн байна шүү. Тийм. Тэр юм гоё бүсгүй байгаа. Тэр төгсөлтэй бүсгүй шүү. За тэгээд анх ингээд юу яасан юм бэлээ л дээ. Лив энэ нөхрөө болохоор анхаараа танихгүй байсан. Гэхдээ нүдэн дулаахан гэж яриад байгаа ш. Хүн татдаг юм чанартай юм байна л да. Эхнэр нь өөрөө эхэлж очоод нөхрөө найрсан.
Юм байна. Танилцгаа гэдэг ингэж эхнэр нөхрөө анх нэрж исэн юм бэлээ. Ингээд хосуудын хувьд бол 2011 он танилцаад 2016 оны 8 сарын 20-нд болохоор Малайзийн Кучан гэдэг хотод гэрэлсэн байдаг. За хурмын болохоор уламжлалт Малай болон баруун хятадны их юм маягийг хослуулж ингэж хийсэн. Тэгээд энгийн хэрний халуун дулаан юм хурмыг хийсэн байдаг. За 2021 оны 3 сард эхнэрээ жирэмсэн босон тухайгаа зарлаад 7 дугаар сард нь том охиноо үлгэж авсан байдаг. Лула гэдэг нэртэй юм л охин нь. Тэгээд босноор амьдралын утга учир хариуцлага бүх зүйл одоо ер нь өөрчлөгдсөн, илүү их одоо хичээл зүтгэл гаргаж байгаа гэж хэлсэн байлээ. За тэгээд гэр бүлийнхээ хувийн орон зайг одоо маш сайн хамгаалдаг. Одоо Лос Анжелест амьдардаг ч гэсэн тийм Малайз, Сингапур, Тайвань, Азийн орнуудад ойр ойрхон аялал хийгээд ер нь бол юм нүүдэл маягтай амьдарч юм байлээ. За эхнэр нь болохоор одоо онлайн йогийн платформ ажилладаг. Тэгээд эхнэрийгээ байнга дэмжиж хажууд нь ингэж мингээд байж идэх байлээ. Юу хөөрхөн. Тий гэр бүлээрээ хамтдаа ер нь йог мог хийгээд ингэ байж идэх л гэсэн. За хасууд одоо 21 онд том охинод өрөөсөн бол 23 онд төрсэн хоёр охиныхаа амьд Калифорни мужид бол одоо амьдарч байгаа юм билээ. За тэгээд гэрлэхээс өмнө ёслол хийх юм бэ нийтний уламжлал нь. Би нэг хэлсэн шүү дээ нөгөө нэг их эртний юм уламжлалтай ээж талаасаа гэд тэгжсэн. Тэгсэн чинь энэ нь Борнигийн хэлсэн зүйлд ИБА-ны 90 цент хүрэх ёслол гэж нэг юм хийх юм байна. За гэрлэхээс өмнө хийх ёстой гинэ. Энэ болохоор би 90 цент хүрчлээ эр хүн болчлоо гэдгээ заавал батлах ёстой байдаг. За ИБА үндэстэн болохоор Малайзийн Борни арал дэх Саравак мужид амьдардаг одоо уугуул юм арч том маш цөөх хүмүүс л байгаа юм билээ л дээ. За энэ 90 цент хүрэх ёслол нь гүн гүнзгий уламжлал агуулдаг гэн хүч чадал зориг овгийн нэр төрштэй холбоотой зан үйлийн нүсэр үйл ажиллагаа одоо ч гэсэн хийгддэг гинэ. За тэгээд энэ эрэгтэй хүнийг насанд хүрсэн гэж үзэхийн тулд яадаг гэхээр зоригтой хүч чадалтай овсгоотой хамгаалах чадвартай гэдгийг өөрөө ингээд баталж үзүүлэх ёстой байдаг гэн. Хамгийн эртний хэлбэр нь болохоор эдгээр ан хийдэг байсан, дайсантайгаа тулалддаг байсан. За бүр тэр дайсантайгаа тулалдаад ялаад толгойг заавал авчрах ёстой байдаг гэсэн гинэ. Одоо бол толгой авчрах тул тийм. Манай хүмүүс яаж баталсан бэ? Харин тийм нэлээ. За тэгээд энэ шалгуур нь болохоор одоо энэ нэг амар толгой авчрах гэсэн уламжлал нь хэрэгждэггүй ч гэсэндээ хэрвээ тэр одоо овгийн эсрэг хүнийхээ тийм ээ өөр овгийн хүний толгойг аваад ирвэл жиггийн ирэх хүн гэж тооцдог байсан байгаа юм. За одоо бол ингэдэг гин одоо тэр нэг ёслолтой явахаас өмнө бүжиг, дуулал, хөгжим, нүүр бодолт болон биеийн ингээд бүр битүү ингээд бодож өгөөд явуулдаг гин. Тэгээд 90 цент хүрсэнд зориулж тусгаал юм шивээс хийж өгдөг гинэ. Жишээлбэл туулай, луу, бүрэгдийн дүрс зэрэг ингэж шивдэг гин заавал. Энэ дүрс нь их учиртай. Тэгээ энэ болохоор эр зэрэг турсан байна. Одоо энэ хоёр ингээд мөрөн дээр юм шивээс агаад эн чинь болохоор би эр хүн болчлоо гэдэг батсан шивээс. Энэс бол одоо ингээд харахаар хаа хамаагүй шивээс биш юм. Энэ их учиртай гинэ. За ямар одоо бол яаж хийдгийг гэдгсэн чинь за гэрээсээ хол явах хэвээр. 1-3 жил ганцаараа маш хол 9 цүлд ч юм уу нэг бол маш хүүтэн газар очоод өөр овог суурин газар заримдаа гадаад улс руу хүртэл яваад ажлын ур чадвар амьдрах орчин арга барил ёс заншлыг мэдлэг сурч ирэх хэвээр. Ганцаар ингэ явд юм байна. За тэгээд энэ аялын явцад сурсан бүхний эргэж ирээд овогтой тайлбарладаг гинэ. Би ийм хүмүүстэй таарсан ингэ аялаа явж авах цаана. Гэтэ ганцаараа л явж явах хэрэгтэй. Тэгээд ингэ сурлаа, эдгээр ингэдэг юм байна. Ийм сурлаа гэж тайлбарлаж хэлдэг гэдэг. Энэ нь бол бахархал байдаг гинэ. Тэгээд аялын явцад сурсан бүхний гэр бүлдээ ингэж тайлбарлахаар бахархал нь болоод за одоо чи тэгвэл эр хүн боллоо гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ шивээс нь хийд юм байна. Тибори гэдэг юм энэ шивээс. Гэтэ ер нь бол бие даах юм шүү дээ, тий. Одоо хол явна гэдэг маань хүний нутагт бол ганцаараа явцдаг шүү дээ. Тэгэхээр яг бие даагаал те. Тэгээд дээрэс нь одоо гадаадад нэг юм мэдлэгтэй болоод ирж байгаа. Газар үзэж юм тий өнөөж тайлаа. Тэгээд дээрэс нь өөрийгөө хин бэ гэдгийг бас тэндээс таньждаг юм шиг байна. Энийг заавал хүнтэй сухаас өмнө хийдэг гинэ. За тэгээд энэ шивээс бол гоёл ерөөсөө огт биш. Тэгээд туулсан сорилт ир зоригийн бэлэгдэл нь учраас шивээс бол ингээд авч ирсэн байдаг. За тэгвэл энэ ёслоо хаана исэн гэдсэн Discovery Channel Asia сувгийн Борнег амьд үлдээх нь баримтат цувралыг киноны 2 сарын турш өөрөө ганцаараа яваад тэгээд энэ аслагдсан тий хүний хөлхөрөөгөө болж өгөл тийм газруудаар яваад тэгэнгүүтээ дээрээс нь камераагаа тоног төхөөрөмжөө бүгдийг аваа зураг авал тааж өгрөө гэд өөрөө яриад ингэж явснараа болсон байдаг юм байна. Тэгээ шивээснүүд авсан гэсэн үг. За тэгээд Хенригийн хувьд болох Малайзийн хамгийн царайлаг залуу шагналыг 2010 онд хүчижсэн. Тэгээ 11 12 оноос нь ирж дэвшижсэн байдаг юм байна. За сонирхолтой баримтуудаас нь дурдвал жүжигчний ямар ч туршлагагүй байсан ч гэсэнтэй шууд анхныхаа сонгон шалгуулалтанд ороод гол дүр тоолсон анхны хүн гинэ. Өмнө нь юм байгаагүй юм билээ. За тэгээ өөрийгөө бол одоо хүртэл зохиомжтой жүжигч ингэж нэрлэдэг
юм байна. Яагаад тэгэхээр жүжигчний мэрэгжил эзэмшээгүй чадвараа ажилласаа сураад ингэ явж байгаа гэхээр би бодсон ш. Тэгвэл би зохион хөтлөгч юм байна гэж үзсэн. Ямар ч тийм мэрэгжлийн бус ажилласаа сураад ингэ явж байна гэхэрч тийм ээ. За тэгээ Малайзийн Саравак мужи ширэнгөө ойд төрсөн. Тэгээ багада мотон байшин гэсэн гэж амьдэрдэг байсан юм билээ. За тэгээд Ибан Хүсэний зан үйлээ одоо ч гэсэн хүндэтгэдэг буюу маш гайхамшигтай хүчрхэг гэж хэлдэг юм билээ. За би Ибан хүмүүсийн одоо үр удам гэдгээр бахархдаг гэж болно ярьдаг юм байна. За аялал жуулчлалыг хөтлөгч хийж байгаа толиодын одосон цорын ганц хүн юм байна. Одоо хүртэл үхэн байх. Яг хөтчөөс алдартан болсон хүн бол өмнө байдгүйсэн юм шүү дээ. За тэгээд дараагийн Джеймс Бонд болох юм байна гэдэг яриа хүртэл гарч ирсэн гинэ. Суу гарч ирсэн байна. За энэ өстө гой залуу байна. Энэ дараагийн л Бонд болох юм байна та гэдэг хэсэг бол юм яриа ярьж ирсэн юм байна. За одоо бол байгальд амьдрах тууштай, чөлөө цагаараа байгальд аялах, шумбах, загасчлах тууштай юм байна лээ. За тэгээд Англи, Малай, Ибан, Сингапур олон соёлыг хослуулсан хүн гэдгээрээс алдартай юм билээ. Тэгээд түүний дүр төрх яриа хандлага олон үндэстний төлөвөөр төлөвлөсөн буюу энүүгээрээ дамжуулж олон үндэстний ёс заншлыг хүмүүст хүргэдэг юм залуу бахнэ. За баярлалаа. Өнөөдөр ч арай их айтайхан хоёр хүн сонсчлаа шүү дээ. Харин тэглээ тий. Яг энэ галзуу баяа бал гэх. Балаа азууд гэж. Баяа азууд киног үзчихэд энэ жүжигч аягүй таалагдчихсан. Нэг тийм сэтгэл татам залуумж санагдчихсан шүү дээ. 38-тай тэгээд эхнэртэйгээ 2016 он танилцал 16 онд ирсэн юм байна. Одоо хоёр хүүхэдтэй. Эхнэртэйгээ юм хэр үзсэнтэй юм хтэй шүү дээ. Тийм байгааз. За нэг юм маш энгийн хэрнээ. Тэгээд тэр кинон дээр тогсон дүр шигээл хүү юм байна өөрөө угаасаа байгаа л нэг. Чи бас яг тийм шүү дээ. Баяа илүү гэж. Зөв таартай болчихдог. За өнөөдөр хамт байсан сонсогчдоо бүгдэнд баярлалаа. Түргэн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар өндрөхнөр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хос бөөрний ховор Жорж Нефрис, замун жигэр гарант групп эргэжүүлж бүээлж төслөлөх New Life Card төслөлөө. Урагшлуулан амар цаг нэвтрүүлгээ хүлээн аван сонсоорой. Түр баяртай баярлалаа. Баярлалаа.